За намайг Эрдэнэтрийн тэргүүн гэдэг. За би Японд ирээд одоо 18 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Инженер мэргэжилтэй Unilead компани үүсгэн байгуулагч байна. Ерөнхий ивент-төгч BSP Electronics. Дэмжээ ажиллагч Asahi брэнд. За би багада 11-ээс 13 наснда 2 жил Японд амьдарсан. За тэгээ тэрний дараа Монголдо буцаад Шинэ Монгол ахлах сургуульд ороод Шинэ Монголыг төгсөөд одоо Шинэ Монголын Мабучи тэтгэлгийн замаар анх Японы Шиншүү их сургуульд архитектур мэргэжлэр суралцж төгссөн байгаа. Баг үеийнхээ 2 жилиг оруулах юм бол нийтдээ одоо 18 жил болчихно. За Японд мэдээж сургуульд сургаад Японы цаг барих зарчим, за тэгээд сургууль сурангаа бас цагийн ажил хийдэг байсан, ажилд хандах хандлага, японочдын бас одоо үзэл баримталтай тиймэрхүү юмыг сурангаа бас мэдэрч чадсан. Одоогийн миний ажил дээр ч гэсэн хэрэг болж байгаа болоо гэж. Ер нь тийм бас амархан бас биш шүү. Японы сургуулийг төгсөхөд бол тийм ч бас амархан бас биш гэж боддгоо. Тэгээ би бол бас 3 дугаар ангиас 4 дугаар анги руугаа курс руугаа орох жилдээ улирангаа алдчихсан. Кредит дутах гад те. Тэгэх юм бол одоо тэтгэлгээ алдах гад байдаг те. Тэр үед бол маш шаардсан. За тэгээд миний нэг архитектурын анги гэдэг чинь нэг үндсэн хичээлээсээ гадна зураг төслийн хичээл орно. Гараараа зурна, тэгээд ерөөсөө шүмжин сурж юмаа гэдэг те. Тэр ч утгаараа инженерийн факультет дундаа хамгийн их ачаалттай анги гиддэг байсан. Тэгээд яг хоо шаардсан. За ингээд Япон одоо залуучууд дунд ороод хичнээн хэлийг нь мэддэг, соёлыг нь мэддэг, Япон жокийг нь ойлгодог байсан ч гэсэн нэг тийм сонин гадуурхагдсан мэдрэмж аягүй авдаг байсан. Нэг юм ганцаараа юм шиг тий. Би тэндээ өмнөдөгдөхгүй байгаа юм шиг тийм мэдрэмж их авдаг байсан. Тэгсэн хэрнээ одоо Монгол оюутныхаа дунд ороод ч юм уу найзуудтайгаа ингээд яриад явхлаэр адилхан л нөгөө нэг тэргүүн тэнд одоо үн цэнтэй, үнэлгээтэй тий. Одоо тийм хүн болоод хувирчингууд одоо за энэ одоо Япон орн надад таарахгүй байгаа юм байна. Энэ хүмүүст би үнэлэхгүй байгаа юм байна. Бусад хүмүүст одоо буруу өгж эхэлсэн гэдэг юм те. Японд одоо дургу болж эхэлэх гэдэг шүү дээ. Яг оюутан үедээ бол нэг тиймэрхүү мэдрэмж бол авч исэн. Ер нь баг сургуулаа төгсөх үедээ хурдан баг Японоос явсан дээр юм болоо гэдэг бодолтой болонго алдсан байсан. Японд бол барилгын салбарт ажил олох бол харьцангуй гайгүй. Тухайн үед болохоор би Монголтой холбоотой Монгол үйл ажиллагаа явуулдаг барилгын компанид ажилламаар байсан учраас Симпаяра дамжуулаад одоо Симпаяхаа ажилладаг компанид нь би танад ормоор байна гэдэг шууд захирлын би өөрөө холбоо өрөөд мессеж хийсэн. Мессежчээд шууд холбогдоод би танад ингээд ормоор байна гэд. Тэгсэн чинь шууд намайг юу бичиж үг гэсэн. Анкет болон эссе бичиж үг гэсэн. Ягаад манад ормоор байгаа, юу хиймээр байгаа гэдэг юмнахаа талаар эссе бичиж үг гэсэн. Тэгээд бичээд өгсөн. Тэгээд нэг ярьцлага хийгээд тэгээд л орсон доо. Тэр үед чи яг 2012 он, 13 он гэдэг Монголын эдийн засгчнээстэй амар өсөлттэй байлаа шүү дээ. Хүн болгон хурдан Монголд очиж бизнес хий, янз бүрийн ажил хий гэж бодож ярьдаг байсан манай их. Тэгээд тэр үед Монголд очиж бизнес хийх үү, мэргэжлэрээ нэг жил чултгаан ажиллаж үзэх үү те, туршлага авах үү гэдэг хоёр сонголт байсан. Тэгээд манай аав ээж маань болохоор за минийх үү одоо над мэргэжлэрээ нэг жил чултгаан ажиллаад үзчихээ. Тэрний дараа бизнес рүү хөрвж болдго юм аа. Одоо ингээд надад хаяад шууд бизнес рүү хөрвчих юм бол чи тавь хизээч над мэргэжлэрээ ажиллах боломж хамгаалахгүй чи өөрөөс тэгж хийж бодохгүй. Тийм учраас ядаж нэг жил те Япондо энэ мэргэжлэрээ сураад ажиллаад зүйл яасан бэ гэдэг аав ээжээс зөвлөгөө ирсэн. Тэгээд яг тэр зөвлөгөөг нь дагсандаа бол би үнэхээр одоо баяртай байдаг. Түүний хүчинд одоо би байгаа гэж ойлгож байна. Тэгээд би ч нөгөө нэг их сургуультай ер нь оюутан байхдаа их гялцал залуу байлаа. Ганган те тийм ганхан залуучтай барилгын талбай дээр гадаа гараад шороотой ноцолтоод бетон цутгаад ингээд явна гэдэг юм санаад бүр ингээд төсөөлөгдөхгүйсэн байхгүй. Тэгээд гадаа ажиллана яана гэж бодоод тэгээд яг хуу ажилд ороод явсан. Ажлаа хийгээд ажлынхаа хамтанд ороод те гадаа ажиллах
гэдэг бол ерөөсөө над тийм хэцүү зүйл санагдхаа болоод тэгээд энэ мэрэгжилтэй өөрөө бүр ингээд дурлаад ирсэн байна. Тэр маань одоо миний амьдралын хамгийн том turning point болсон юм да гэж би өөрийгөө бод. За тэгээд миний ажилд орсон компаниуд бол Хоккайдогийн Никапо гэдэг мужиддаг одоо манайгаар хэлэх юм бол нэлээд хөдөө байдаг хөдөөний компани байсан. За тэгээд нэг 30-40 ажилтнтай жижигхэн компани байсан л та. Тэгээд тэр жижигхэн компанид орох бас нэг ялгаа нь юу гэхээр жижиг компанид ороод барилгын талбай дээр ажиллана гэдэг маань өөрөө хүрзийг нь бариад тэг хэмжилтийг нь хийгээд зураг төслийг нь зураад санхүү тооцоо бүгднийг нь өөрөө хийх хэрэг гардаг. Тэр болгон дээр би суралцж эхэлсэн гэж хэлж болно. Зүгээр одоо инженер гэдэг тэгэхээр нэг офис суугаад зураг зураал төлөвлөгөө гаргаад ингэдэг гэчээд байдаг хүн биш те. Талбай дээр нь гараад хүрзийг нь бариад бетоныг нь зүтгаал шатыг нь угсраал тийм одоо ажилбаруудыг хамт хийдэг байсан. Тэр ч утгаараа маш том туршлага болоод тий одоо инженерийн одоо ухааны маань мэдлэг ур чадварын маань суурин тэнд ингэж бүрэлдэж ирж байгаа байхгүй. Илүү одоо амтай мэдлэг болж ийн гэсэн. Тэгэхээр нөгөө нэг одоо нэг энэ бетоныг сутлахад ингэдэгдээ энэ замыг тавихад яг нэг ийм асуудал гардаг та тий. Тэр болгоныг нөгөө өөрөө туулаад үдсэн болохоор яг тэрийг гардаж хийж байгаа хүмүүст зөв зааварчилгаа өгдөг ч юм уу тий. Энэний дараа яг нэг ийм асуудал гарна ангүүтээ дараагийнхаа бэлтгэл ажил дандуурыг гэдэг бэлтгэл ажлыг зөв хийцэн байдаг ч юм уу тий. Тэнгүүд чинь ажил чинь айгүй гоё явна. Тэнд ажиллаж байгаа хүмүүст ч урамтай. Тэгээд эргээгээ тэр хүмүүс ч гэсэн тэргүүн инженерийн тэргүүний талбай болвол маш сайн бэлтгэлтэй байдаг. Тэргүүний талбай дээр очиж ажиллах дуртай. Тэргүүн болвол юмудаа маш сайн бэлтгэсэн байдаг учраас ажил урамтай явдаг. Гэд эрэнгүүд надад ч гэсэн дараа нь тусаж дэмжих хүмүүс их болоод ирнэ. Яг би мэдээж алдна. Тэр болгонд алдааг минь бас тий хүлээцтэй засаад тулаад дэмжиж өгөх олон тийм хүмүүстэй болсон юм болоо гэж боддог. За би бас бусад одоо залуучуудын адилаар бас компанид агуулад ингээд тусдаа гараад Монголд очиод ажилландаа гэж боддог байсан. За тэгээд мэдээж барилгын салбар гэдэг юм чинь мэдлэг ур чадвар гэхээс илүү туршлага маш их хэрэгтэй. Тэгэхээр би энэ компанид одоо эхлээд бол 2-3 жил ажиллаад туршлага хураачаад би Монгол руу буцаж очино гэж боддог байсан. Тэгвэл ингээд туршлага хуримтлуулаад зэргийг нь аваад багаар ингээд юм мэдээд ирэхин цагт би юу мэдэхгүй байгаа вэ гэдэг юм а мэдэж эхэлдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр улам нөгөө нэг би болоогүй байгаа маань гэдэг тийм үзэл бодолтой болж эхэлсэн. Тэгээд би болчлоо гэж бодох хүртлээ тий яг болчлоо гэж төгс болчлоо гэсэн үг шүү биш шүү дээ. Одоо бол тэр тэгж бодох хүртлээ би 6 жил зарцуулсан л гэж хэлэх байна. Энэ бол 6 жил гэж хол сонсогдож байгаа юм шиг мөртлөөсөө миний хувьд бол нэг тийм бол байгаагүй. Би бол ерөөсөө орой илүү цаг маг гэдэг тийм ойлголттой угаасаа байдаггүй байлаа тэр үед чинь. Тийм. Орой ажил 5 талбай буун, оффистоо очиод маргаашийн ажлын бэлтгэлүүдийн зургаад зурна тий. Тэгээд хагасанд угаасаа манай барилгын салбар угаасаа ажилдаг. За тэр үед бол бүтэн сэнд бас ажилдаг байлаа. Тэр урт амралтууд ерөөсөө падлаа байдаг байлаа шүү дээ. Энэ 6 жилийн хооронд бол маш их цагийг энэ ажилдаа зарцуулж одоо өөрийнхөө хөгжилд зарцуулсан болоо гэж бодож байна. За яг тэрүүгээр бодох юм бол 6 гэж байгаа ч гэсэн баг 8-9 жилдээ ч төсөж магадгүй. За миний одоо яг 2-3 давхар байшингууд бол барьж исэн. За тэгээд миний одоо хамгийн том төсөл гэх юм бол сэрэгдэгч мөчний нарны панел угсрах 4 мегаваттын станц барих байсан. За тэр маань бол нэг газар шорооны ажил одоо уулыг тэр чигт нь ингээд тэгшлээд газар шорооныхын ажилтай юутэй хийтэй байсан. За тэгээд хөрөнгөний үндсэн дүнгийн гэх юм бол нэг тэрбумын дүнтэй ажлыг одоо яг өөрөө гардаж хийсэн маань маш том одоо туршлага болж өөртөө итгэл маань болж ирсэн. Тэрийг яг 6 дахь жилдээ хийсэн байхгүй. Тэрнээс өмнө одоо янз бүрийн том одоо ажилбарууд ажил талбай ингээл хийдэг байсан ч гэсэндээ дандаа миний дээр симпа инженер гэдэг байсан. Тэр хүн надад ингээд шууд тутгаараа заавар өгөхгүй ч гэсэндээ тий яг хажууд байж ийн гэдэг маань намайг алдаа гаргах юм бол нөхөж штэ тий. Тэгэхээр миний ч гэсэн хувьд бас төшиг толгууртай сэтгэлийн хувьд амар амгалан байх ч гэсэндээ хариуцлага 100% надад ирэхгүй болохоор яг нэг өөрөө ингээд ганцаараа нэг талбайг гардаад аваад хийцэн юм уу тэгэхээр үгүй юм шиг санагддаг гэсэн байна. Тэгэхээр нэг жоохон дутуу те жоохон өөртөө итгэлгүй ч юм уу
Яг нэг гол шийдвэр гаргах юм дээр заавал нөгөө Симпаяас асуудаг ч юм уу. Тиймэрхүү юм дээр байдаг байсан болохоор би өөрийгөө дутуу байна болоог байна гэж боддог байсан юм шиг. Яг тэр том прожектыг те одоо маа захирал надад итгээд гів гинтл за чи наатаа ганцаараа бусад нэг Симпай нар ч одоо өөр талбайтай болчлоо гэд өгөөд бич бас гайх одоо айх бас зэрэгцэж байгаа. Гэхдээ тэр том ажлыг өөрөө яг гардаж ерөнхий инженерийг хийгээд бүх шийдвэрийг нь өөрөө гаргаад маш амжилттай дуусгасны үр дүнд хамгийн гол нь би өөртөө итгэлээ олж аваад за би одоо ер нь компани байгуулад тусдаа гараад явах ерөнхий төвшөндөө очсон юм байна. Нэг тийм basic суурь төвшөндөө бол очсон юм байна. За энэс илүү бол одоо хүлээгээд их шаардлагагүй юм. Энэс илүү цааших туршлага болон мэдлэг одоо тэр юм а өөрийнхөө юнилэд байгуулж байгаад үргэлжлүүлээд олоод авчих гэж бодсон. Тэгээд л 7 дахь жилээсээ ер нь компанина байгуулад тусдаа гарыг гэдэг шийдвэр гаргасан да. Юнилэд анх үүсгэн байгуулахдаа бол одоо эхнэр битээр лээсэн, хоёулахнаа байдаг байсан. Яг одоо үүсгэн байгуулагдаад хамгийн анхны ажлаа авч хийхдээ эхнэр битээр хоёулахнаа. За тэгээд хоёр Саппорогийн одоо Хоккайдо их сургууль хоёр цагийн ажилтан залуутай дөрүүлээ нэг юм нарны цахилгаан станцны хашаа өгсрөх ажил анх авчлаа. Жижигхэн үнийн дүнтэй. Тэгээд ингээд эхнэртэйгээ яцсан дөрүүлээ нэг машин цогод очоод сайхан хашаага татаад хийж байна. Тийм ажлаас ахуулаад хийж исэн. Тэгээд яг хуу компани өдөрдөн тий зүгээр талбай инженер талбай өдөрдөж явуулна гэдэг юм чинь хоёр шал тис өөр ойлголтохгүй. Угаасаа шал өөр юм бохгүй. Тэгвэл яг угаасаа нэг анхандаа ямар хүн хүчиж байсан биш, ажилтнаж байсан биш тий. Бүхэл талбайгаа өөрөө очиж хийн. Тэгэл одоо манай арыг манай эхнэр даана санхүү болон одоо хүний нөөц хуйлзан хүрэндэх одоо янз бүрийн бичиг цаасны зөндөл ажлууд байгаа шүү дээ. Тэр болгоны чинь туршлагатай байсан юм уу гэхээр үгүй байхгүй. Бүгднгийн л ерөөсөө анханасаа судлаад хүнтнээс асуугаал тий. Тэгэл яг юмыг ингээд ном журмынхын дагуу ингээд багаар цэгцтэй хийж ихсэн. Тэрэн дээр бол анх бодож ирсэнээс илүү амар урсгал зардал гарсан. Гэхдээ тэгээд ном журмынхын дагуу явж иж бид ном журмынхын дагуу компани болж ном журмынхын дагуу илүү орлого олох ёстой гэдэг угаасаа нэг тийм үзэл бодол байсан учраас тэрэн дээр бол гарах ёстой зардал дээр ерөөсөн мөнгө татаагүй. Яг хоо тимч байсан учраас тэгээд яг хоо өдийг хүртэл явахдаа 2 удаа эргэлтийн хөрөнгөөр тасарсан байдیں۔ Ер нь маш хэцүү мэдрэмж. Тэгээд яг хоо ихэнх үедээ болохоор одоо дандаа л нэг цагийн ажил залуучууд тийм залуучуудыг маш олон орн цуглуулад нөгөө нарны цахилгаан сэргийгч мөчний ажил хийж эхэлсэн. Тэр маань болохоор яагаад гэвэл нарны панел хавтан өгсөрдөг ажлууд маань болохоор ерөнхийдөө нэг яг тийм туршлага шаардаад ч юм уу ур чадвар шаардаад байх ажил бас биш л дээ. Гэхдээ яг хоо инженерийн тодорхой хэмжээний мэдлэг тэгээд миний заавар байгаад байх юм бол ерөнхийдөө өгсраад явцдаг. Тийм ажил байхгүй. Тэгээд тиймэрхүү ажлуудаас ахуулаад анх хийгээд хийж явж илаа. Тэр үед чинь би ч өөрөө бас нэг барилгын инженер болохоор цахилгааны мэдлэг нэг тийм байгаагүй. Яг нь нарны цахилгаан станцууд хүртэл том станцууд барьсан ч гэсэндээ дандаа цахилгааныхын хэсгийг цахилгааны инженер, цахилгааны компаниудад өгөөд хэлэгчдэг байсан учраас нэг сайн мэддэггүй. Тэгвэл нөгөө нэг юнилэд дээр ороод ингээд яасан чинь цахилгааны ажил ингээд жоохноор хийж үзэх боломж гараад. Яг сайн мэдгүй ч гэсэн яг инженерийн сүртэй юм чинь ямар ч байсан нэг ингээд хийдэгтэй гэдэг юм а мэддэг учраас баагаар цахилгааны ажил бас хийж үзэж байна. Кабелийн татна холболтыг нь хийн тий. Тэгээ энэ яаж ер нь power conditioner руу холбогдоод яаж тэр нь яг цахилгаан болоод бидний хэрэгжилж байгаа одоо цахилгаан болоод гараад идэв гэдэг юмнуудыг нь анх юнилэд мэдэрч суралцсан ч эхэлж байгаа байхгүй. Яг практик дээр бүх юм практик дээр. Тэгээд явж идэл одоо манай найзууд манай кохайнер дүүнер за тэгээд өөр бас манайхыг мэддэг болсон залуучууд хамтдаа ажиллая гэдэг одоо ингээд юнилэдэд ингээд орж ирсэн. Анх одоо тэр үеийн үсгэн байгуулах үеийн мембер залуучууд ч одоо ч гэсэн байгаа. Манай өдөр талбан тушаалны инженерүүд болсон. Фонд болохоор нөө барилгын ажил дээр болохоор заавал ерөнхий инженер гэдэг одоо улсын зэрэгтэй хүмүүсийг заавал талбай дээр тавих хэрэгтэй байдаг, байлгах хэрэгтэй байдаг. Тэгээд тэрийг бас нэг ингэж бичих шаардлагатай байдаг байхгүй. Тэгэхээр тэр маань одоо бас монгол хүмүүс байна. Гамболд бэлгүүн гэдэг манай инженер байна. Тэгээ энэ ингээ манай барилгын тусгай зөвшөөрлийн ерөнхий мэдээлэл байна.
Тэгэл бид нэр одоо үнэхээр л одоо практик дээр тулгуурлаад одоо багаар ингээд хийдэг ажлуудынхаа агуулгыг нь тэлээд илүү хэцүү ажил, илүү том үнийн дүнтэй ажил ингээд багаар аваад хийж гисэн. Одоо барилгын талбай дээр өөрийнхөө компаниг тугийг нэмрүүлнэ гэдэг чинь бас нэр төрийн хэрэг байгаа. Ер нь нөгөө ерхий гүйцэтгэгч эсвэл одоо нэлээд томоохон одоо туслан гүйцэтгэгч биш л бол туг нэмрүүлнэ гэдэг бол байхгүй шүү дээ. Тэгээд манайхаас би одоо байгууллагад 8 дахь жилдээ явж байна. Тэгээд одоо манай ингээд 2 дахь туг нэмэрж байгаа талбай маань энэ болж байна. За тэгээд багаараа ажиллаа мэдээж аавн гүйцэтгэж чадахгүй бол дараагийн ажил байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгэл өөрөөсөө суралцсангаа шүдэ зүгээд гүрийнгээ гэдэг шиг зүтгэсэн. Ялангуяа замын ажил дээр бас бид нэр хийдэг байсан ч гэсэндээ яг ингээд бүгдийг ингээд өөрөөсөө гардаж аваад хийнэ гэдэг юм чинь бас арай өөр. Компани удирдна гэдэг чинь одоо компани зүгээр ажиллаад явахдаа шал өөр байгаа шүү дээ. Мэдээж би өөрөө талбай дээр өөрөө гарна удирдагч одоо компанийн удирдлагын хамгийн бичих засаа чинь ингээд явж байгаа. Гэхдээ хамгийн гол юм нь болохоор намайг итгээд дагаад ирсэн олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх гэдэг нэг тийм мэдрэмж төрж исэн. За тэр минь наад зах нь л одоо цалингаа цагт нь тавих тий илүү цагийн мөнгийг нь гороолгүй өгөх тий зөв өгөх. Тэгэл одоо нийгмийн халамж даатгал одоо бүхэл тэр зүйлийг нь компани зүгээс ямар нэгэн асуудалгүй байлгах гэдэг юм чинь өөрөө миний хувьд өөр хариуцлах асуудал болж ирсэн л дээ. Тэгээд тэр чинь утгаараа хариуцлагаа бол бүрэн хүлээгээд явж байгаа болов уу гэж бодож байгаа. Намайг тэргүүн гэдэг тэгээд тэргүүн гэдэг тэрийг нь англиар орчуулах юм бол lead гэж байгаа тийм лидер гэсэн утгатай. Тэгээд яг нь universe гэдэг утгаараа одоо эргүү өргөн цар хүрээний тий за цаашлах юм бол одоо байгаль ертөнцийн одоо дэлхийн ертөнцийг одоо ингээд лид хийж явна. Тэгээ угаасаа би нэг анхан одоо барилгын компани байгуулж байгаа ч гэсэндээ би ямар нэгэн lead construction ч юм уу зөвхөн барилгын салбарт одоо үйл ажиллагаагаа хөмсөн team компани хий гэж угаасаа бодоогүй л дээ. Тэгээ team ч утгаараа жоохон өргөн одоо цар хүрээтэй team нэрийг анх өгчээсэн. За одоо манайх сэргээгдэгч мөчний салбарт бол одоо өдөө хүртэл нийтдээ 26 мегаватт цахилгаан станц өсрөөд хүлээлгэж өгчөд байгаа. За энэ маань одоо 4 хүнтэй айлын тогны хэрэгцээгээр ярих юм бол 7000 айл хүрхийн тогны хэрэгцээтэй тэнцэх хэмжээтэй байгаа хаа. Замгүүрийн хувьд гэх юм бол манай хамгийн том гүйцэтгэсэн ажил бол Сапаро хотын хороол доторх замыг одоо шинээр сэргээн засварлах ажил байсан. За энэ дээр бол одоо төлөвлөгөө гас нахуулаад хэмжилт тавихаас ахуулаад тий бүгднийг дуусан дуустал нь зөвхөн манайх гардаж хийсэн гэдэг утгаар маш өвөрмөц болсон. За тэгээд Нисеко хотод гэх юм бол одоо Хоккайдо мужийн захиргаанаас захиалагдж хийгдсэн 2 замын уулзуур хэсгийг өргөдгөх ажил байсан. За энэ дээр ч гэсэн одоо манай инженерүүд бүгдийг нь гардаж аваад анхнаас нь дуустал нь аваад хүлээлгэж өгсөн маш том онцлогтой ажил болсон. Одоо бол Томоко майд нэг дата төв барих ажил дээр явж байгаа. За эхний хэсэг маань болохоор 10 мегаваттын хүчин чадалтай дата төв барих ажлын одоо газар шороо бетоныхын ажлыг нь манайх бүгдийг нь харьцаж аваад одоо гүйцэтгэж байгаа. За манай талбай дээр ирчээд байна. За энд болохоор одоо 10 мегаваттын хүчин чадалтай дата төв баригдаж байна. За тэгээд энэ ажил дээр манайх газар шорооныхын ажлыг одоо бүгдийг нь гардаж аваад гүйцэтгэж байна. За тэгээд Хоккайдогийн эндийн өвлийн үүднээр бетон зурмаг газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай болчиход одоо баг хавталлаараа энэ ажил дээр явж байна. Одоо манайх нийтдээ нэг 20 гаруй залуучууд байна да. Бид нар яг анх энэ төсөл маа дээр ирэхэд нь болохоор маш их тулцсан байсан цаг хугацааны хувьд те бид нар маш шаргуу хурдтай ажиллаж одоо шаардлагатай бүх одоо төлөвлөгөө бичиг баримт зураг төсөл ажлын графикнуудыг бид нар маш хурдтай ажиллаж гаргаж өгсөн байгаа. Тэрийг нь одоо үнэлээд за эдний компани бол одоо ингэж хийж чадах юм байна гэж манай компанид өгсөн юм шиг үлээ.
Манай Юнилид бол Саппоро хотод төвтэй Хоккайдогийн Нисеко мужид болохоор нэг салбар маань байгаа. За тэгээд энэ ондоо бид нэр Канто болон Токио дэх салбараа нийцээд ажиллаж байгаа. Одоо бид нэг 20 гаруй ажилтнтай байгаагийн 4 Япон хүн байна. Бас Филиппин нэг хүн байгаа. За үүнээс цаашаа дахиад бас Филиппин, Солонгос гэх зэрэг улсуудын хүмүүс ажилд орж ирэх төлөвтэй байгаа. За үлдсэн нь манай Монгол залуучууд байгаа. Тэгээ бид нар зөвхөн монголчуудаараа гэхээс илүү тийм ээ илүү интернэшнл тийм баг хамт олон болохыг зорж байгаа. За компани нь одоо ингээд томорхон хэрээр биднэрт хамгийн том тулгарч байгаа бэрхшээл бол хүний нөөц. Хүний нөөц дундаа манай хүмүүсийн маань ур чадвар, чанар маш өндөр байх шаардлагатай болж эхэлж байгаа. За тэрэн дээр нь жишээ аваад ярихад одоо улсын инженерийн зэргүүд тий одоо бид нар дөнгөж 2 дугаар зэргийн инженер гэдэг төвшнөр ажлуудыг ингээд аваад гүйцэтгээд явах хэмжээний ажлуудыг авч хийдэг байсан бол одоо нэг цар хүрээнд томроод ирэнгүүт заавал 1-р зэргийн инженер тэр талбай дээр байхгүй бол тэр талбайг өдөрдөж явж чадахгүй. Тийм учраас манайх тэр ажлыг гүйцэтгэх боломжгүй болж хувирч ийн гэсэн үг. Тэгэхээр одоо манай инженерүүд маань зэрэгээ ахиулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Бид нар болохоор одоо Япон компанитай өрсөлдөд яг л адилхан өрсөлдөд ажлууд авч байгаа. За тэгээд мэдээж бид нар залуу хүмүүс те тэр тусгаараа туршлага дутуу ч юм уу одоо инженерийн ур чадвар дутуу байх асуудлууд бол байдаг. Гэхдээ бидний хамгийн гол давуу тал чинь те хурдтай ирч хүчтэй залуучууд янз бүрийн проблем ян нэг асуудал гарах юм бол суурин дээрээ 180 эргээд гялс асуудыг шийдэх тийм одоо чадвартай, хөрвөх чадвартай тийм залууч байдаг учраас тэрийг маань үнэлж Япон хүмүүс, Япон компаниуд бидний рүү маш их ханддаг. За бүр ингээд одоогийн төвшөнд бол тий одоо үнэтэйч байсан хамаагүй үнийн саналаараа өрсөлдөхэд тий үнэтэйч байсан хамаагүй Юнилидэд даатах. Яагаад тэгэхээр тэд нэр аваад хийж байгаа ажил донд ямарваа нэгэн ажилтууд заавал асуудал гардаг. Зураг төслийн асуудал гарна, ер нь газар шороон дээр сэргийгдэх хүмүүс дээр асуудал гарна шүү дээ. Төлөвлөгөөгийн асуудал. Төлөвлөгөөгийн асуудал гарч ирсэн тохиолдолд эдгээр маш түрэнгийн шуурхай асуудлыг шийдээд эцсийн дүндээ зорилготой хүрдэгдээ гэдэг тийм ерөнхийдөө үнэлгээг бас авчаад байгаа. Тийм учраас өрсөлдөөд те үнийн саналаар бид нэр ялагдана гэдэг юм ер нь одоогоор байха болж байгаа. Тэгээд илүү одоо жишээлбэл жоохон хямдхан хийгээд өгөөч ч юм уу те эсвэл танах үнэтэй байна гэх юм бол тэгвэл хямдхан компаниар хэлэхгүй дөө гэд хэлээ сууж яхах нэлээд амар байдаг тийм. Бид нар бол өгсөн үнийн саналтай 100% хариуцлагатай чанарын баталгаа бол одоо өгч чадж байгаа гэж бодож байгаа. За миний хөвөний орлогын хүсвэр бол зөвхөн Юнилидээс ганцхан байгаа. Тэр ч утгаараа өөр юм дэх анхаарлаа сарниулж салгартуулахыг хүсдэггүй. Юнилидээс авсан орлогоо бол нэг айхтар одоо хураагаад дээ гэж бодохоо болсон. Тэр ч утгаараа мэдээж би бол өөрөө нэг тийм илүү зардал бол гарах тайпын хүн бол биш. Гэхдээ би юунд мөнгө харамлдаггүй гэх юм бол илүү одоо шинэ experience авах ч юм уу, найз нөхдөдөө, баг хамт олонтойгоо гэр бүлтэйгээ цагийг хөвгөлтөй өнгөрөх зүйл дээр болон илүү гоё амттай хоол идэж үзэх, за илүү гоё орчинд одоо байж үзэх ч юм уу. Тиймэрхүү юм дээр бол мөнгө бол харамлаад ээ гэж боддгоо. Компани орлогын их усрын хувьд бол Юнилид 2 орлогын их усртэй байгаа. Нэг нь мэдээж манай үндсэн чиглэл болох барилгын газар шороо болон зам бүр тэгээд цэрэгдэгч мөчний энэ салбар маань байгаа. Хоёр дахь нь бид нэр Монгол руугаа Японы эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг яг Японд зарагдаж байгаа үнээр нь Монголд нийлүүлдэг. За манай Юнилидийн жилийн орлого бол 300 сая йен буюу 7.5 тэрбум орчим байгаа. За тэгээд үн дотроо бид нэр хүндээ зориулсан хөрөнгө оруулалт болон цалингаа ахиулах тиймэрхүү юм дээр бид нар жил болгон чадлынхаа ярээр хөрөнгө оруулалт хийгээд явдаг. За түүнээс гадна бид нэр Японы барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, улсын ажил хийдэг учраас аваар ослын даатгал тийм ээ ажилчдынхаа аюулгүй байдалд зориулсан тийм зардлуудыг бол харамгүй номсныхан дагуу хийдэг байгаа. Жилдээ бол нэг 3-5% ерөнхийдөө цэвэр ашигтай ажилдаг. Яг одоо стартап компаниудын хувьд одоо татвараас айлуулах зайлц хийх одоо тиймэрхүү бодлого баримталдаг бол одоо манай салбарт бол хизээч тийм ойлголт байдаггүй. Татвар их төлж вэж тэр компани үнэлгээ сайжирч дараагийн тендерт орж одоо ажиллаа авах магадлал нь илүү өсдгөө гэж ойлгож байна. Тэгэхээр татвар төлөхдөө дуртай төлөх нь шүү дээ. Тий.
Япон хүмүүс бол яг хий гэснээ бол яг гоё хийдэг хүмүүс шүү дээ, тий. Хийх ёстой юм аа, яг гоё цагт нь хийн гэж амлсан бол хийх л ёстой, хийгээд гаргаад ирдэг байхгүй. Тэр нь одоо цагтаа амжихгүй байна уу, илүү цаг хийх байна уу, тий, шүн болно хамаахгүй. Би маргааш энийг дуусгаж өгнө, хүлээлгэж өгнө гэсэн бол өгнө. Дараагийн ажилбарт үйл хүртэл би энэ хүртэл хийн гэсэн бол хийдэг. Чадахгүй худлаа хэлсэн байх юм бол эргээгээд нөгөө хүний чинь нөгөө нэг итгэлцэл, тий, энэ хүн үний хэлдэг бодлоо гэдэг нөгөө хуу хүнийх нь асуудал болоод ирэх учраас одоо тэрэн дээр маш нухацтай ханддаг гэх юм уу, тий. Шалтгаан тоочдоггүй гэсэн. Японочууд ерөөсөө шалтгаан тоочдоггүй. Ажлыг хийнэ гэсэн бол хийдэг, хийж чадаагүй бол баг ер нь их шалтгаан нь шалтгаан болж өгдөг. Манай Монгол залуучууд чинь аюуд бас тийм өсөглөн чанартай. За тэгээд юмыг хийчи бүтээчи гэдэг залуучууд бас их байдаг л да. Тэр ч утгаараа Япон одоо үеийн залуучуудтай харьцуулахад манай Монгол залуучууд бол илүү мундаг. Тэгвэл дөнгөж ирсэн те Японы энэ одоо ажилд хандах хандлага болон арга барилыг мэддгүйгээсээ болоод жоохон бас нэг үйл ойлголцол зөрчил гардаг. За тэр нь одоо жишээлбэл бид нэр японочууд чинь нэг жоохон ямаа омогтой гэж яригддаг. Тэр нь бол тэр нэг Японд ажлаа зааж өгөхдөө ингээ жоохон омогдох гээд байдаг талтай тий. Тэрийг нь Монгол залуучууд ерөөсөй ойлгодоггүй. Тэгээд угаасаа ажил гэдэг юм чинь ажлын байр гэдэг юм чинь сургууль биш учраас ажлын арга барилыг нь зааж өгнө гэдэг ойлголт. Миний хийх ажлыг чи надад зааж өгөөд хийх ёстой гэдэг бас нэг тийм хандлага бас ажиглагдаад идэг. Тэр ер нь жоохон буруу хандлага байхгүй. Миний хувьд бол тий ажлыг хараад ажлын арга барилыг нь туршлагыг нь хулгаал гэдэг гэсэн баг. Дөөрөөд хулгаал гэдэг гэсэн. Тэгээс ажлын арга барил ажлыг яаж хийхийг чамд зааж өгөх юм бол байхгүй. Тим хандлагатай байдаг учраас одоогийн залуучуудтай бас нэг жоохон нэг өөр ус байгаад байгаа юм байна. Тэгээд энэ хандлагыг болохоор Япон залуучууд ингээд багаасаа мэддэг ч юм уу нэг байдаг учраас одоо тэр нь ингээд яг дөнгөж орж ирсэн шинэ хоёр ажилтны бас нэг ялгаа байд юм болоо гэж. Тэр бол зүгээр нэг соёлын ялгаа байдаг. Тэгээд ур чадвар болон скил тархитлагын потенциал тэрүүгээрээ бол манай Монгол залуучуудыг бол би илүү гэж бодлоо. Монгол залуучууд маань бас том компаниудад ороод бас ажиллаж байгаа. Над шиг бас ингээд үйл ажиллагаа эрхлээд ингээд компани эрхлээд явж байгаа залуучууд би тэгээд энэ залуучууд Монголдо очиж ажлыг гэхлээр яалтчгүй одоо доктортой одоо орчин байхгүй байгаад байна. Тэгээд өөрийнх нь одоо сурч боловсрсан мэдлэг чадвар нь бас очоод газартаа хөрсөндөө буухгүй болохоор яг хуу буцаж одоо нэг Монголд очсон ч гэсэндээ буцаж ирэх бас тохиолдлууд бас байгаа юм болов. За тэгээд бас нөгөө утаа төвжрэл гэр бүлэрээ сайхан доктортой амьдрах хүүхдийн эрүүл мэнд гэдэл бас байдаг болов гэж бодож байна. Би хичнээн Японд байгаа ч гэсэн миний зорж байгаа юм ирээдүйдээс Монголтой хамаатай. Тэгэхээр Монголд одоо очиж би одоо Монголын дэд бүтцийн салбарт хувь нэмрээ оруулна гэдэг миний бас нэг өчиг бодол зорилго бас байгаа. Гэхдээ тэхийн тулд би ганцаараа мундаг инженер болоод очих хөштэй баг хамт олонтойгоо очих хөстэй. За биднэрт туршлага байх хөстэй. Бас дээр нь биднэрт санхүүгийн бат үүсвэр байх хөстэй. Тэр болгоныг бид нар хангаад Монголд очих юм бол бид нар илүү далаацтай, цар хүрээтэй Монголынхоо ажилд Монголынхоо нийгэмд илүү хувь нэмрээ оруулах чадна гэж бодож байгаа. Тэгэхээр заавал миний амьдрах орчин Монголд байгаад Unilever-ийн төв нь Монголд байх шаардлага байхгүй байдаг. Илүү Японд байсан нь одоо хүний нөөцөө хөгжүүлэх, баг хамт олноо хөгжүүлэх, ур чадвар суралцах, санхүүгээ илүү баттай болгох гэдэг утгаараа Японд байсан илүү давуу талтай байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хүний удирдах байгаа компани Японд үнцэнтэй байна гэдэг нь ер нь бол Монголын хөрөнгөл гэж би бодож байна. Бид нэр ирээдүйд хизээ нэгэн цагт бүгдээрээ Монголдоо нөгөөд очтгүй маа гэхэд жил болгон Монголдоо очиод Монголынхаа замыг нэгийг тавьдаг, нэг байшингийн барьдаг тийм бас байж болно шүү дээ. Тэгээд тэргөө Монголд өвөл барилга зогсдог шүү дээ. Тэгээд тэр үед нь Японд ирээд сайхан ажиллаад, туршлагаа өргөмжлүүлээд гих маркаар бид нэр явж болно гэдгийг би харчаад байгаа. Тийм учраас хаана амьдрах гэдэг бол миний хувьд нэг тийм чухал асуудал биш болсон.
бодол биелэл болдог гэдэг шүү дээ. Сая ингэсэн байхгүй. Би нөгөө нэг 7 сараас шүү дээ. Тэ өглөөний гайхамшиг гэдэг номны Японыг уншдаг байхгүй. Тэгс тэнд нөгөө нэг morning method гэдэг нэг 6 юм байна. Яг тэ тэрийг нь хийж үзье гэж бодохгүй. Нэг цагийн өмнө босоод. Яг одоо ч гэсэн хийж байгаа. Тэгтээ өдөр болгон хийж чадахгүй хэцүү шүү дээ тэр чинь. Тэгээ тэр үед ингээд ягаад босоод жоохон exercise хийгээд өглөө босоод нэг цагийн өмнө босоод дасгал хийгээд, бясалгал хийгээд үзэхгүй юу. Тэгээд тэр бясалгал дотор ч бас ингээд юм байгаа. Нэг мэдээж талархал байна. Тэгээд нөгөө юу хүсэж байгаа вэ гэдэг юм аа өөрөө ингээд амдаа ингээд хилдэг байхгүй. Хилдэг юм л. Тэрэн дээр би ингээд бичижсэн. Тэгээд тэгсэн чинь тэр үед болохоор ингээд Токиод одоо салбараа нэн тий Токиод одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваад оффистой агуулгатай дотор байртай тийм байшинтай болно гэж би бичижсэн. Тэрийг ойрын 3 жил ч юу гэж би бичижсэн байхгүй. Тэгээд тэрийг ингээд нөгөө өглөө болгоо ингээд 8 мис шиг уншиж байгаа шээ. Тэгсэн чинь мэдгүй тэгэл тэрийгээ дагаад миний үйл хөдлөлч гисэн тэгээд өөрчлөгдсөн юм уу яасан тэгээд ингээд эргэн тойрон яасан тий нөгөө бодол биелээ болдог гэдэг шиг нөгөө бүх юм ингээд хөдлөөд ихсэн. Тэгээд манайх одоо ингээд Токиод одоо нэг үйл хөдлөх хөрөнгө одоо байр худалдаад авцсан. Тэгээд тэндээ ингээд төхнөхөд энэ жил ингээд нөгөөд орчихно. Тэгэхээр нөгөө бодол биелээ болдог юм а гэдэг чинь үнэн байлээ шүү гэж хэлмээр.